Сайн байцгаана уу? Намайг Наран гарав гэдэг. Өнөөдрийн миний бүтээсэн ном бол Энерги их өсвөр. Ингээд надтай уншицгаая. Наран гарав бол 11 настай бүхнийг танин мэдэх хүсэлтэй цэнүүч охин. Нэгэн орой тэрээр хичээлээ хийж суугаад ширээний шидэн гасахдаа энэ гэрэл хаанаас ирдэг юм бол манай гэрт яаж ахилгаа орж ирдэг вэ гэж чангаар бодов. Эргэн тойронд гэрэл, дулаан, хөдөлгөөн бүгд хаанаас ирдэг мэдхээр тэр шидлээ. Наран гарав цэжний өрөөнд байх хотгоо өвөө дээр авчиж энэ тухай асуулаа. Өвөө нь зуухан галт цүл цуух бөгөөд энэ бүгдийг энерги гэдэг юм миний хүү. Энерги хязгаарч алга болдоггүй. Зөвхөн нэг хэлбэрээс нөгөө чилждэг юм шүү дээ гэж инээмсэглэн тайлбарлав. Наран гарав өвөөгийнхөө хажууд суугаад анхааралтай сонсож эхэллээ. Отгоо өвөө зуухны хажууд байх цастай нүрснээс нэгийг авч наран гарт үзүүлв. Бид өвөл нүрс түлж гэрээ дулаацуулдаг. Нүрс бол олон сая жилийн өмнөх ургамлын хуримтлуулсан нарны энерги юм. Шатах үедээ энэ энерги дулаан болон хувирдаг гэлээ. Наран гарав хар нүрс яаж халуун гал болон хувирч байгааг хараад маш их гайхлаа. Хотын том цахилгаан станцууд нүрсийг шатааж ус буцалгаж тэр уураар нь том машиныг эргүүлдэг. Тэр хөдөлгөөн нь цахилгаан болж хувираад утсаар дамжин манайд ирдэг юм гэж өвөө нь цонхоор алсыг харан ярив. Наран гарав цонхоор алсад харагдах өндөр хүчтэй шугамуудыг хараад өвчин хүчний аяллыг төсөөлөн бодлоо. Наран гарав гадаа гарч тоглож байхдаа хөшөөхөө дээвэр дээрх нарны зайг харав. Нарны туяаг шууд цахилгаан болгож болтго нь ямар гайхалтай вэ гэж тэр бодов. Нар бол дуусашгүй цэвэр энерги их өсвөр гэдгийг тэр өөрийн нүдээр харж байлаа. Гэнэт салхи хүчтэй үлээхэд наран гарав өвөөгийнх нь ярьсан салхин сэсний тухай яриа санаанд орлоо. Салхины хүчээр том сэс эргэж тэрэнд цахилгаан үүсгэдэг. Энэ бол байгаль дэлтэй энерги гэж тэр өөртөө хэлэв. Салхи түүний үсийг хэвгэж эргэн тойрондох модыг авчиж сэрчгэнэ нь. Отгоо өвөө наран гарт нэгэн зурагтай ном үзүүлв. Тэр номон дээр асар том балан болон усны хүчээр ажилладаг станцыг төрсөлжээ. Цал усны хүчийг ашиглаж цахилгаан гаргаж авдаг тухай тайлбарчилж байлаа. Ус бол зөвхөн ундаа төдийгүй асар их энерги их болдог гэжээ. Наран гарав гэртээ ороод өөрийн тоглоомоо машинаа харав. Зай хураагуурт хадгалагдсан химийн энерги нь цахилгаан болж дараа нь дугуйг нь эргүүлж хөдөлгөөний энерги болон хувирч байлаа. Энерги яаж нэг хэлбэрээс нөгөө чиглэдэг бодож жишээг тэр өөрөө олж харлаа. Энергийн бий болохын тулд байгалийн маш их нөөц хүмүүсийн хөдөлмөр хэрэгтэй байдаг. Тиймээс бид гэрлээ унтрааж хэрэгцээгүй үедээ цахилгаанаа хэмнэх ёстой гэж өвөө нь сануулав. Наран гарав өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж сурлаа. Энэ бол түүний байгаль дэлхийгээ харьлаж буй анхны алхам байв. Одоо наран гарав эргэн тойрноо огт өөр нүдээр хардаг болсон. Нар салхи, ус, гал гээд бүгд л бидэнд тусалдаг энергийн батлууд юм. Тэрээр ирээдүйд илүү цэвэр байгаль дэлтэй энерги ашигладаг эсхийг бүтээлцэхээр мөрөөдөж байна. Энэ бол миний аяллыг дөнгөж эхлэл байлаа. Инстаграмаар Архан Дагвар зураас 1027 дагаарай баярлалаа.